Есүсийн дагалдагч жогны дагалдагчаас олон байна. Есүс жогноос илүү олон хүнийг усаар угааж байна гэж хүмүүс ярилцсан. Харин тэд буруу ярьжээ. Есүс өөрөө биш дагалдагчд нь хүмүүсийг усаар угаадаг байжээ. Арш бүлгийнхэн энэ тухай бас сонслоо. Есүс энэ яриаг сонсоод нэр алдраа дуурсахыг үл хүсэж Ивдэ аймгаас гарч Шомрон аймгаар дамжин Галил аймагтаа буцахаар явлаа. Зам зуур үдийн үед Есүс дагалдагчдынхаа хамт Шомрон аймгийн Сухар хотод ирлээ. Олон зуун жилийн өмнө Израильчүүдийн өвг Яаков өөрийнхөө Йосефт тарийн талбайгаа өв залгамжлан өгч тэнд худаг ухан үлдээжээ. Тэр талбай Сухар хотын хавцаа байлаа. Есүс урт замыг явган туулж ихэд ядарсан учраас Яахвын угсан тэр худгийн дэргэд амархаар үлдэж дагалдагчд нь хоол худалдаж авахаар хотод очлоо. Шомрон аймгийн нэгэн эмэгтэй ус авахаар хотод ирэхэд ус өгөөч гэж Есүс гуйлаа. Та Ивдэ хүн байна. Харин би Шомрон үндэстэн. Тийм учраас та юунд надаас ус гуйв гэж тэр эмэгтэй гайхан асуулаа. Шомрон хүмүүсийг Ивдэчүүд бузар хэмээн үзэж аягнаас нь юм уухаас ч татгалздаг байжээ. Хэрв чи миний хэн болохыг таних ертөнцийн эзний өгөх бэлгийг мэдсэн бол надаас амьдрал тэтгэж усыг гуйна да гэж Есүс хэллээ. Ноён тав худаг гүнзгий атал танд утгах сав байхгүй. Тэр амьдрал тэтгэж ус гэдэг чинь хаанаас гарах вэ? Харин бидний өвг Яаков энэ худгийг ухаж түүний үр хүүхэд мал сүрэг бүгд эндээс ундаалсан. Одоо бид эндээс ундаалж байна. Та тэгвэл Яаковоос илүү чухал хүн үү гэж нөгөө эмэгтэй асуулаа. Энэ худгаас ус уурч хүн дахин цангав. Харин надаас ус авч уусан хүн хизээч цангахгүй болно. Энэ ус хүний дотор ороод мөнхийн булаг мэт болж гэр бусын мөнхийн амьдралыг өгнө гэж Есүс ярьлаа. Ноён тоо тэр усаа надад өгөөч дээ. Тэгвэл би хизээч цангахгүй болж энэ худгаас ус авах хэрэггүй болох нь гэж тэр эмэгтэй өгүүлэхэд чи одоо нөхрөө авчир гэж Есүс хариуд нь хэллээ. Надад нөхөр байхгүй гэж тэр эмэгтэй өчлөө. Тэр үнэн. Та 5 хүнтэй суусан. Одоогийн тэр хүн бас авайл нөхөр чинь биш гэж Есүс хэлэхэд. Ноён тоо та үнэхээр ертөнцийн эзний зарлаг байна. Олон зуун жилийн өмнө бидний өвөг дээдэс энэ ууланд гарч ертөнцийн эзнийг хүндэлдэг байлаа. Гэтэл бүхэн зөвхөн Иерусалим хотод ирж ертөнцийн эзнийг хүндэх хэрэгтэй гэж Ивдэчүүд та нар хэлсэн юм гэж эмэгтэй хэллээ. Би чамд учрыг тайлбарлаж өгье. ертөнцийн эзэн эцгийг энэ уулан дээрч Иерусалим хотод ч хүндэх хэрэггүй болох цаг ирж байна. Та нар өөрийнхөө хүндэтгдэг ертөнцийн эзнийг хараахан танихгүй байжээ. ертөнцийн эзэн хүн төрлөختнийг Ивдэчүүдээс эхлэн авах учраас Ивдэчүүд бид түүнийг сайн таньдаг. Өөрийг нь үнэн сэтгэлээс хүндэтгэхийг хүссэн хүн бүрт ертөнцийн эзэн ариун сүнсээ өгнө. Зөвхөн энэ сүнсний хүчээр хүмүүс ертөнцийн эзнийг хүндэтгэж чадна. ертөнцийн эзэн өөрөө ариун сүнс учраас түүнийг бас л тийм сүнсний хүчээр хүндэтгэх ёстой гэж Есүс ярьлаа. Хожим ертөнцийн эзний илгээсэн аврагч ирж бидэнд түүний тухай бүгдийг сонсгоно гэж би дуулсан гэж эмэгтэй хэлэхэд тэр хүн чинь би билээ гэж Есүс өгүүллээ. Тэр үед дагалдагчд нь ирж Есүс нэгэн авгайтай ярьж байхыг хараад ихэд гайхлаа. Гэвч тэд юу ч асуусангүй. Тэр авгай худгийн дэргэд саваа орхиод шууд хотод очиж надтай дайралтсан нэг хүн миний бүх амьдралыг хэлсэн. Тэр хүн ертөнцийн эзний илгээсэн аврагч мөн бололтой. Та нар очиж түүнтэй уулзаач гэхэд олон хүн Есүстэй уулзахаар ирлээ. Авгайг тийхүү хотод байх үед багшаа хоол идэхүү гэж дагалдагчд нь Есүсээс асуулаад надад та нарын мэдэхгүй хоол бий гэж Есүс хариулахад өөр хүн түүнд хоол өгсөн болов хэмээн дагалдагчд бие биеэсээ асуулаа. ертөнцийн эзэн намайг нааш ирвсэн. Би түүний үгийг дагаж өгсөн үргийг гүйцээх ёстой. Энэ бол миний жинхэнэ хоол. Та нар үр тариад. За одоо ингээд 4 сарын дараа ургац хураана гэж хэлдэг гэж үү?
Харин одоо хүмүүсийг хараач. Тэд тарийн талбайтай адил. Би ажлаа хараахан дуусаагүй боловч тэд боловсрч гүйцсэн тариа шиг байна. Тэдний сэтгэл Ярвсын мөнхийн амьдралыг хүлээн авахд бэлэн болж. Нэг нь үр тарьж, нөгөө нь ургац хураадгаа гэж хүмүүс хэлдэг. Манай Ярвсын ажлыг хийгч дүүнтэй яг адилхан. Ургац хурааж дуусахад тарьсан ба хураасан хүмүүс хамт баярладаг. Үүний адилаар та нар бусдын ажлыг үргэлжлүүлж, хүмүүсийг мөнхийн амьдралд оруул. Та нар өөрсдөө үр тариагүй боловч мөнхийн амьдралын үр жимсийг цуглуулцгаая. Бусдын ихэлсэн ажлыг би та нараар гүйцээлгэнэ гэж Иесус хэллээ. Тэр үед нөгөө авгай нэг хүн надтай дайралдаад миний тухай бүгдийг хэлсэн гэж ярьсан учраас тэр хотын олон шомрон хүн ирж Иесуст итгэн бидний хамт байгаач гэж гуйхад Иесус зөвшөөрлөө. Есүсийн яриаг сонсоод хүмүүс улам олноороо итгэжээ. Тэгээд нөгөө авгайд хандан таны үгээр бид түүнд итгээгүй. Харин өөрсдөө түүний үгийг сонсож хүн төрлөختний аврагч болохыг ойлгосондоо итгэлээ гэж ярьцгаалаа. Есүс тэнд 2 хонлоо. Ивдэ аймагт Иесусийн нэр алдаршлаа. Ер нь нутгийнх нь хүмүүс л ертөнцийн эзний зарлагыг ойшоодгүй гэж Иесус хэлдэг байлаа. Тэгээд Ивдэ аймагт улам алдаршихыг үл хүсэж 2 хоногийн дараа дагалдагчдийнхаа хамт Шомрон аймгаас явж Галил нутагтаа очжээ. Дээгүр өнгөрөх ба эсгээгүй талах гэдэг баяраар Галил аймгийн олон хүн Иерусалим хотод ирж Иесусийн бүтээсэн гайхамшгийг үзсэн байжээ. Тийм учраас буцаж ирэхэд нь дуртаяа угтан авлаа. Иесус хан хотод очоод Хафарнаум хотоос ирсэн нэгэн түшмэлтэй уулзлаа. Урд нь хан хотод болсон нэгэн хормон дээр Иесус усыг дарс болгон хувиргасан билээ. Тэр түшмэлийн хүү хүн дөвчтэй байсан учраас Ивдэ аймгаас Иесусийн буцаж ирснийг дуулаад ирж "Хүү минь үхлөвт байна. Та Хафарнаумд очиж идгээж өгнө үү?" хэмээн гуйлаа. Та нар Ярвсын баталгаа үзээгүй цагтаа надад итгэхгүй гэж Иесус хэлэхэд "Эзэнтэй манайд очооч. Эсвэл хүү минь үхнэ" гэж түшмэл гуйлаа. "Хүү чинь одоо зүгээр болсон. Гэртээ оч" гэж Иесус хэллээ. Тэгээд түшмэл түүний хэлсэн ёсоор гэрийн зүг явлаа. Гэртээ ирэхэд нь зарцнаар угтаж "Хүү чинь зүгээр болсон" гэхэд "Хизээ идгрэв" гэж түшмэл асуулаа. Өчигдөр 1 цагийн үед гэж зарцнаар нь хариулахад яг тэр үед хүүч нь зүгээр болсон гэж Иесусийн хэлснийг саналаа. Тийм учраас түшмлийн гэр бүлийнхэн бүгд Иесуст итгэв. Ивдэ аймгаас Галил аймагт хэд хэдэн удаа очихдоо тэнд хийсэн Иесусийн 2 дахь гайхамшигт үйлс энэ байлаа.